За hi guys, энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ шууд бичлэгэндээ орцгоё. За би 7 өдрийн өмнө энэ жилийн яг шилдэг хамгаалан тоглогч яг хэн байх вэ гэж асуусан бол хүн болгон Wembanyama гэж хариулах байсан байх. Гэтэ яг золгүй тохиолдлоор ч гэх юм уу Wembanyama deep vein thrombosis гэх одоо вений судасны бөөгнөрөл гэж ойлгож болно. Тиймэрхүү шинж тэмдгээр одоо энэ хүрээд үйлчлэлийг дуусгах болсон байгаа. Энэ яг яадаг вэ гэхээр ихчлэн ер нь бол хөлний гүнзгий судаснууд дээр ер нь үүсдэг. Одоо цуцыг бөөгнөрүүлж одоо гацаадаг гэсэн үг. Судсаар гүөх цусны урсгалыг багсгадаг, саадуулдаг ийм эмгэг юм аа. Тэгээ энэ нөхцөлд ер нь бол их хүн үедээ яг илэрж байгаа үедээ нэг тийм амир ноцтой биш ч гэсэн яг урт хугацаанд явах юм бол нэлээд ноцтой болдог. Яагаад гэвэл арьс марс өөр өнгөтэй болох, амир их ядрах, тэгээ хөл ингэж өргөн болох, эсвэл мөр өргөн болох тий арсны өнгө нь өөрчлөгдөх одоо хар мар болж исэн тохиолдлоос байт юм бэлээ. Тэгээд ерөнхий бол тамирчин хүн энэ одоо ингээд онцтойгоор гэмтгийн бол маш их ядралтыг амсдаг. Ерөнхий бол урт хугацаанд эрүүл байгийгвэл ер нь бол одоо яг эрт дээр нэмжлэх хэрэгтэй. За тэгээд ингэж аахгүй энийг одоо энэ онцтой хүмүүсийн цусны урсгал нь 18-аас 22% буурч эхэлдэг гэсэн байгаа. Одоо дархлаач нь шууд ингээд O2C2-тэй холбоотой шүү дээ. Одоо тий тэнгүүдээ ингээд цагаан эс бүрлдэж байгаа. Цагаан эсний бүрлдэлт нь хүртэл багасдаг. Тийм улмаар одоо ингээд гэмтэх юм бол эмчлэгдэх хугацаанд хүртэл одоо ингээд багасж эхэлнэ. Одоо ер нь бол амьдрах хугацаанд ер нь урт хугацаанд багасж эхэлнэ л гэсэн үг. Тийм учраас эрт дээрээс тийм одоо ингээд эмчлэг өстэй. Тэгээ нэмэлт мэдээлэл хүргэх юм бол яг энэ оншоор тодорхойлогдсон тоглогчид гэвэл Detroit Pistons-ийн Ausar Thompson, Toronto Raptors-ийн Brandon Ingram, Los Angeles Lakers багийн тоглогч Christian Koloko, бидний хамгийн сайн мэддэг Hall of Famer болох Chris Bosh маань энэ оншоор ингэж онцлогдож байсан байна. За дараагийн цочрог мэдээ бол Milwaukee Bucks багийн тоглогч Bobby Portis-тэй холбогдож байна. За энэ яасан бэ гэхээр Bobby Portis нь 25 тоглолтоор торгуулчаад байгаа шүү дээ. Хүн болгоо одоо цочрдоод мэдчихвэн. За яагаад торгуулсан бэ гэхээр одоо тоглолтынхаа өмнө маш хүчтэй тийм painkiller уусан байна. Painkiller гэдэг нь болохоор өвчин амдагч гэсэн үг. Тэгээд өвчин амдагч дундаа маш хүчтэй өвчин амдагчийг уусан. Тэрнийх нь нэр нь болохоор Tramadol гэдэг нэртэй тийм өвчин амдагч байна. За тэгээд Bobby Portis хэлсэн яагаад одоо тэр өвчин амдагч уусан бэ гэсэн чинь би одоо ингээд тооны гинтлийнхаа тийм өвчин амир шаналж байсан. Тэгээд одоо тийм зөвөр өвдөлтийн намдаахын тулд одоо NBA-д тийм хориглосон имийг уусан байна. Тэгээд тэрэндээ гимшиж гинэ гэсэн яриа өгсөн. Тэгээд бас жоохон санамсаргүй байдлаар ч гэх юм уу уусан гэж ярьсан байлээ. За тэгээд Tramadol нь яаж ажилладаг вэ гэхээр одоо мэдрэлийн төв системд мэдрэлийн төв системээс өвдөлт гэдгийг одоо тархинаас явуулаад байгаа шүү дээ. Тэнгүүд тарих бие хоёрын хоорондох өвдөлтийн тийм төв систем дотор одоо Tramadol нь ороод одоо өвд гэж сигнал өгж байгаа заяа. Тэрийг өвдөхгүй гэж зогсоож байгаа, замд нь зогсоож байгаа тиймэрхүү сигналыг хоригдж байгаа байдлаар ажилладаг гэсэн үг. Ерөнхийдөө бол ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол тэгээд Tramadol-ыг уусан байна. Тэгээд энэ нь болохоор NBA-д хориглосон. За тэгээд яагаад бүхэл бүтэн бүр 25 тоглолтоор тий хориглож байгаа вэ гэсэн шалтгаан нь бол угаасаа мэдээж Tramadol ч юм бол одоо NBA-д хориглосон. За дээрээс нь өвчнөө нуух оролдлого хийсэн тий өвдөж байгаагаа нуух оролдлого хийсэн. Яагаад load management хийж болохгүй гэж тий яагаад тоглолт өгнөж болохгүй гэж яагаад өвчнөө нууж тоглож байгаа вэ гэдэг шалтгаанаар бас 25 тоглолтоор бүхэл бүтэн 25 тоглолтоор тий дорох шалтгаан болсон гэж бол бодож байна. За тэгээд Kobe-гийн фэнүүдэд хэлэхэд бас маш гоё мэдээ болсон гэж би бол бодож байна. Одоо ингээ Америкийн шинэ ерөнхийлөгч Donald Trump байгаа шүү дээ. Kobe-гийн хөшөөг одоо Америкийн баатруудын музейн ордонд тэгж хөшөөгийн залж тавина гэсэн мэдээ гаргасан бэлээ тий. Үнэхээр гоё. Би ч гэсэн бас Kobe-г бас гоё гэж боддог байсан. За тэгээ шууд тоглолтын том руу орцгоё. Charlotte Denver 2 таар тоглосон. Тэр тоглолтод Murray 34 оноо, Jokic 29 оноо авснаар давуу хоцсон байна. За тэгтээ тэр тоглолтын дээр бол Charlotte дажгүй тоглосон. Гэхдээ Denver бол бүр илүү сайн тоглосон. За сүүлийн тэгээд 9 дараалсан хожлоо авч байгаа гэсэн байсан. За дараагийн тоглогч бол энэ үлрэл бараг 6th match авч магадгүй тоглогч байна. Boston-гийн сэлгэнээс гарч ирж үргэлж гой хайлайтсуудыг хийдэг тий. Тэгээд талбайн голоос дандаа баазер хийдэг тоглогч буюу Peyton Pritchard байна. За тэгээд Boston Philly 2 тааш тоглосон. Энэ тоглолтод Peyton Pritchard нь болохоор 28 оноо 4 ассист өгсөн. Тэгээд 15 удаа 3-аас шилдэж 8-ыг нь оруулсан байна. За энэ үлрэлд болохоор 41.15%-тэй 3-аас шилжиж байгаа юм байна. За миний хувьд бол тэгээд
яагаад 3 шидэлтийн тэмцээнд ороогүй болоо гэж бол бодож байгаа. За дараагийн тоглогч бол Альдарт Кинг маань байна. За энэ үлрэлтэд 2 дахь 40-оос дээш оноотой тоглолтоо хийж байна. Тэгээ мэдээж 40-оос дээш наснаа 40-оос дээш оноо хийсэн бас зөөрн тоглогчтой нэг болж байгаа. Мэдээж тэгээ Portland-ийн эсрэг 40 оноо 8 rebound 4 assist 2 steal 1 block гэсэн амжилттай тоглосон байна. За тэгээд 3-аас 8 шидэж 4-ийг оруулсан байна. За Portland хийсэн тоглолтын өмнөх тоглолтын дээр Charlotte Lakers заал авсан байгаа. Тэгээ энэ заал авалт нь болохоор нөгөө нэг гал төмрөөс болж үүдэлтэй нэг тоглолт үндсэн шүү дээ. Хэдэн тоглолт лээ. Тэгээ тэрнийхээ нөхсөн бас тоглолт байна. Энэ тоглолтын дээр заал авалтанд байсан юм чи угаасаа Charlotte хожих нь ойлгомжтой байсан. Тэгээд Charlotte хожсон. За тэгээ заалныхын мөнгийг Miles Bridges болон LaMelo Ball төлсөн юм шиг үлээ. Miles Bridges 29 оноо 6 rebound 5 steal 1 block хийсэн бол LaMelo Ball 27 оноо 5 rebound 6 assist хийсэн байна. За Atlanta Hawks-тэй тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Paolo Banchero бага оноогоор тэргүүлж 36 оноо 10 rebound 5 assist өгсөн байна. Харин хоёр талхаар Franz Wagner болохоор 25 оноо 7 rebound 5 assist өгсөн байна. Харин Атлантагаас бол Trae Young 38 оноо 3 rebound 6 assist 1 steal-ийг хийсэн боловч энэ тоглолтод орлоодоо хожилтыг авсан байна. За Kyrie Irving 35 оноо 2 rebound 4 assist 1 block хийснээр бага тэргүүлж хоцсон байна. Харин энэ тоглолтод сэлгэнээс Max Christie 16 оноо 4 rebound 2 assist 1 steal хийж талбай дээр 24 нэмэх ашигтай тоглосноор Pelicans-ыг болгож авсан байна. За тэгээ ингээ харангууд Max Christie Dallas ирснээр маш ашигтай байгаа. Сэлгэнээс бол маш сайн тоглож байгаа. Зарим үед гараанд гарч байгаа тохиолдол байсан. За тэгээ багтайгаа маш хурдан уусаж нэгдсэн байна. За New York Knicks Chicago Bulls-тэй тоглосон. Энэ тоглолт дээр Karl Anthony Towns 32 оноотой double хийсэн. За тэгээ тоглолт өвтий гарсан. Тэгээ өвтий дээр 2 онооны зөрүүтэй тоглож шидэгдэж тэгээд тоглолт бассан. За Knicks Cavs 2 бас тоглосон 21-ний өдөр. За тэгээд одоо байгаа лигт хамгийн тэгш багийн нэр левел би бол Cavs-ыг 100% нэрлэн. Яагаад гэвэл багаараа бүр үнэхээр тэгш тоглож чадж байгаа. За тэгээ Cavs-аас талбай дээрх 6 тоглогч нь 10-аас дээш оноог авсан байна. Харин 2 тоглогч нь 20-оос дээш оноог авсан. Тэгээ улмаар 37 онооны тэргүүлэлтэд Cavs Knicks-ийг хоцсон байна. За San Antonio Spurs Suns 2-ын тоглолтын дундор Chris Paul болон KD 2 маань бие биендээ нэг хэд үг хэлээд амжсан. Тэгээд энэ тоглолтод мэдээж San Antonio Spurs хоцсон. За Marcus Smart Wizards-ийн өмсгөлтэй анхны оноогоо авсан. За Chris Middleton ч гэсэн Wizards-ийн өмсгөлтэй анхны оноогоо авч чадсан. За тэг ямар багийн эсрэг тоглосон бэ гэхээр Milwaukee Bucks-ийн эсрэг тоглосон. Тэгээ энэ тоглолт нь Chris Middleton тоглолтын дундуур маш сайн тоглосон. За тэгээд тоглолт шидэрлэх үед Chris Middleton 3 шидэлтэйг алдаа тэгээд хожигдсан байгаа. Тэгээ Giannis би ихэвчлэн Chris хийгэрэй гэж хэлдэг бол өнөөдөр Chris алдаараа гэж хэлсэн гинэ. Тэгээд өнөөдөр Chris-ийг харсантай үнэхээр баяртай байна гэж бас хэлсэн бэлээ. За Houston Rockets болон Minnesota Timberwolves нар хоорондоо тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Jalen Green 35 оноо аваад хожил төтөлсөн байгаа. За тэгээ энэ хэсэг яг миний хувьд тоглолтын хамгийн гоё highlights байсан. Одоо ингээ хаастлыг жинхэнэ харуулад тэгээ ингээ довтлж байгаа. Гэтэ яг довтлогыг бол тооцоогүй. Харамсалтай. За тэгээ Anthony Edwards half time-ийн үеэр Chicago Bulls-ийн фэнтэй бас ам мөрөөгөө дамжсан байна. За тэгээ энэ үлдрэлт Anthony Edwards болохоор техник авсан тоогоороо лигийг тэргүүлж байгаа юм билээ. За би Jimmy Butler-ын солилцоог бол нэг тийм сайн солилцоо байсан гэж бол бодоогүй тухайд бол тэгсэн чинь одоо ингээ GS-д яг хэрэгтэй байсан дутуу байсан зүйлүүдийг нөхөж өгж байна. За тэгээ өчигдөр Curry ийм шийдэлт хийсэн. Йоо арайчт. Тэ нүлэг. Тэгээд Golden State Warriors багаараа 20 удаа 3-аас хийсэн байна. Тэгээд Jimmy Butler-ыг би хараад ингэж сайн хамгаалалтыг тоглож байлаа гэж бодтол тоглож илээ. Тэгээ өчигдөр бол Bumbukanan тэндл Jimmy гүйжсэн. Яг бөмбөгтэй тоглогчийг хамгаалаа л тий. Одоо ингээл зөвлөлтөн дээр нөхөж очивол бүх бөмбөгийг хамгаалаа л тий. Амар сайн тоглож илээ. Тэгээд довтлооны бүр 24 секундын өнгөрт хамгаалж байгаа юм шиг. Одоо завшин дээр ч Zach Lavine-ыг маш эвгүй байдалд оруулж байгаа. Тэгээд шидүүлсэн 24 секунд. За тэгээ бүх хүмүүс гайхажсан. Draymond Jimmy хоёр хэр зогцох болоо гэсэн чинь Jimmy бүр хөлбөр эдэр зурж өгөө бүр Draymondтэй хамтарч जैन те аль хэдийн багт нь уусна нэгдсэн байна. За тэгээ Орландо тоглож байсан драфтын номерыг сонголт болох Markel Fultz болохоор Sacramento Kings-тэй эхний дебют тоглолтоо хийсэн байна. Тэгээд үнэхээр форм нь л дэжүүл харагдчихлээ. Нэг тийм муужраадсан бол зүйл бол байхгүй. За ирээдүйн суперстар болох потенциалтай тоглогчийн нэг хайлайтсыг таарт харуулъя. Яа. Болыг постердчлаа шүү. Ах トゥ нар Жерсигээ солилцсон бас нэг тохиолдол гарсан. Cody Williams болон Jalen Williams нар Жерсигээ солилцсон байна. Энэ тоглолтод мэдээж Окси хоцсон. Асуугаад хэрэггүй. Ютаг бол хожно гэж. Яа, зан Жагийн
маш амар багтыг хардаа. Амар игүү байдлаас оруулж байгаа байхгүй. За тэгээ энэ тоглолтод Memphis 1-0-оор Орландог хоцсон. Одоо би тэгээ яагаад Типо гэж асуусан бол та нар Wemby гэж хэлэх байсан бэ гэхээр NBA-д зарим хүмүүс мэдгүй ч магадгүй NBA шинэ дүрм гаргасан 65 тоглолтын дүрм. Одоо өмнөх үлрэллүү 2 үлрэлийн өмнө гаргасан. 65 тоглолт тоглож иж ямар нэгэн team trophy тэгээ ямар нэгэн амжилт award авах тийм боломж нээгднэ гэсэн одоо тийм дүрм гарсан. Тэгээ Wemby бол 65 тоглолтод орц боломжгүй болсон учраас 2 дахь үлрэлтээ ингээл Типоёос алдаж байна. За тэгээд нэг иймэрхүү зүйлүүд болж өнгөрсөн байна. Бас цаг алдахгүй оруулах гэж хичээлээ. Тэгээд өмнөх дугаар бичлэгэн дээр би нэг иш гэж хэлсэн маа. Тэгээд уушлаарай би тэрийг катлж чадаагүй. Тэгээд жоо сонирхолтой биш магадгүй гэж бодоод бас хэлсэн. Тэгээд уушлаарай би дахиж одоо иш гэдэг үгийг амнасаа гаргаж бичлэгэн дээр хизээж оруулахгүй гэж амлаж байна. Уушлаарай мараха муухай үг сонсуулсан бол үнэхээр уушлаарай. За тэгээд энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Нэр намайг нэг хүн чи тохож чаддсан юм уу гэж тэгээц байхгүй юу. Би уг нь бол бараг л тохож чадах болох байсан. Тэгээ өвдөө гэмтээцэн. Тэгээ дээрэс нь би NBA-ийн тамирчид шиг тийм амар 2 м шиг Андре Джексон Жуниор шиг тийм өндөр биш. Тийм өндөр байсан бол Windmill хийгээл амар тохож явах байсан байх те. За тэгээ баяр та.